За аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар буюу 2 сарын 16-ны байдлаар Улаанбаатар өвчин сэжигтэй 8 тохиолдол өртөгдсөн. За 8 тохиолдлоос бол нэг тохиолдол нь бол батлагдаж үлдсэн 6 тохиолдол нь бол сөрөг шинжилгээний хариу гарсан байж байна. За Улаанбаатар өвчний хариу арга хэмжээний хувьд бол ерөнхийдөө вакцинтай өвчин учраас дархлаажуулалттай хариу арга хэмжээг авдаг. За тэгэхээр одоо цагаан сар буюу одоо баяр амралтын өдрүүд тохиолдож байгаа энэ үед бол хөдөө орон нутг руу өвчтөд тархах за галдралсан хүмүүс маань бие биенээ болох нэлээд өндөр магадaltaй байна. Тэгэхээр энэ үед бол ямар арга хэмжээ авах гэхээр эрүүл мэндийн салбарууд бол хуваарийн дагуу ажиллана. Тэгэхээр энэ хугацаанд бол тухайн өвчтөн маань ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яралтай хандан заавал алдартай байж болцсон үнэтэй хавьтуулсан тохиолдолд вакцинжуулалтанд хамрагдах ийм арга хэмжээг бол авах хэрэгтэй байгаа. За дээрэс нь вакцины эсрэг залттай буюу вакцины нас хүрээгүй хүүхдүүдийг бол аль болох олон нийтийн газраар авч явахгүй байх нь их чухал. За тэгээд тийм хүүхдүүдтэй хүмүүс маань ар гэрийнх нь бол бүрэн тундаа хамрагдах болон нэмэлт тундгийн вакцинд хамрагдсан байх шаардлагатай байгаа.